Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Ээлжид шинжээчийн цагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт олон улсын болон Монгол улсын засгийн газрын өрийн талаар ерөнхий эдийн засагч Арман, хөрөнгө оруулалтын менежер Үнэнхүү танилцуулах болно. За сайн байцгаана уу. За тэгэхээр бид нар ямар ч улс орны хувьд өрийн хэмжээг асуудал болгож ярьсаар ирдэг. За мэдээж тухайн өрийн хэмжээ яг доктортой байна уу үгүй юу гэдэг нь бол тухайн улс орны хувьд бол маш чухал асуудал байдаг л та. За тодруулах юм бол өрийн оновчтой удирдлага гэдэг бол маш чухал асуудал болдог. Тухайн өрийг яг хаанаас санхүүжүүлж байгаа вэ? Тэр өрийг яг юунд захиран зарцуулж байгаа вэ гэдэг нь бол тухайн улсын хувьд бол маш чухал асуудал болдог л та. За тодруулах юм бол мэдээж хэрвээ дунд болон урт хугацаанд өөрөө өөжтэй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж байгаа тохиолдолд бол тухайн өрийн хэмжээ магадгүй урт хугацаанд эдийн засгийн өсөлтөнд эргээр нөлөөлж болно. Харин нөгөө талдаа өрийг дахин санхүүжүүлэх байдлаар илүү өрийг өрөөр дарах гэх мэт циклд орох байдлаар явах юм бол тухайн улсын хувьд бол эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг гэдэг ч юм уу. За мэдээж хөгжиж байгаа болон хөгжиж байгаа улс орнуудын хооронд ялгаатай нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгвэл ерөнхийдөө олон улсын нөхцөл байдал энэ засгийн газрын болон нийт улсын өрийн хэмжээ юу яг ямархуу түвшинд яригдж байгаа вэ гэдгийг эхлээд авч үзье. Олон улсын дотоодын зах зээлээс гадуур гаргасан өрийн хэрэгслэр санхүүжилтийг 2011-ээс 2025 оны 3 дугаар улирлын байдлаар авч үзэхэд 53% өсөлтийг ойролцоогоор үзүүлээд байгаа. Тэгэхээр энэхүү өсөлт нь дан ганц эдийн засгийн мөчлөгөөс болсон зүйл биш. Энэ нь санхүүжилтийн бүтээц болон оролцогчдын өөрчлөлтийг илэрхийлж байгаа явдал юм аа. За хоёрдугаар та бүгдийн уг графикаас харж байгаачлан за өсөлтийн гол сегмент нь болохоор банк бус байгууллага дээр бол явагдаж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол олон улсын бондын зах зээл дээр хамгийн их бонд гаргаж байгаа салбар нь банкуд санхүүгийн салбар гэж ойлгож болох нэ. Тэгэхээр уг 53% өсөлт бүхий өөрчлөлтийг дараах үндсэн 3 шалтгаанаар бол тайлбарлаж байна. Эхний шалтгаан бол банкны зохицуулалтын чангарал. Тэгэхээр 2008 оны санхүүгийн хямралаас үүдээд банкудад тавигдах актив болон хөрвөх чадварын шаардлагууд бол эрс нэмэгдсэн. Үүнээс улбалаад банкудын балансын тэлэлт тодорхой хэмжээнд хязгаарлагдах үед эсрэгээр хөрөнгө оруулалтын сан, даатгал, тэтгэврийн сан зэрэг банк бус санхүүгийн байгууллагууд нь болохоор гол санхүүжилтийн их усүр болсон байгаа даа. За хоёрдугаарт болохоор урт хугацааны өгөөж хайсан хөрөнгө оруулагчдын эрэлт. Тэгэхээр бага хүний орчинд урт хугацаатай өгөөж өндөртэй хөрөнгийг институцийн хөрөнгө оруулагчид бол хайж эхэлсэн. Яг энэ үед банк бус санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээл дээр бонд гаргалтууд бол нэмэгдсэн байгаа. За 3 дугаар шалтгаан юу вэ гэх юм бол санхүүгийн зуучлагчдын бүтцийн өөрчлөлт гэж ойлгож байна. За энэ дээр юу гэж ойлгоод байна гэхээр өнөөдрийн хүрээнд санхүүжилтүүд банкас бус ерөнхийдөө зах зээл дээр тулгуурласан буюу market based finance гэх ойлголт бол дамгаалж явж ирж байгааг та бүхэн дараах графикоос бол тодорхой харж болно. За тэгвэл уг танилцуулагдсан графикийн тоо утгуудыг 2025 оны 3 дугаар улирлын байдлаар дэлгэрүүлэн харах юм бол за олон улсын дотоодын зах зээлээс гадуур гаргасан өрийн хэрэгслэр санхүүжилт бол 33 их 80 ам долларын хүрээнд бол хүрээд байгаа бөгөөд үүнээс банк бус санхүүгийн байгууллага нь 4184% эзэлж байгаа бол за хамгийн бага нь засгийн газар нь 895%-ийг тус эзлээд байгаа юм аа. За цаашлаад уг бонд гаргалтуудыг хөгжиж буй болон хөгжингүй орнуудын бүтцэд ангилан харуулцгаая. Тэгэхээр уг ангиллаар харуулхад хөгжиж буй улсуудад 4471 тэрбум ам долларын хүрээнд бонд гаргалтууд хийгдсэн бол хөгжсөн орнуудад ойролцоогоор 25692 тэрбум ам доллар бүхий бонд гаргалтууд хийгдсэн байгаа. За цаашлаад уг бүтц бүхий бонд гаргалтуудыг сегментээр нь ангилж харах юм бол за хамгийн өндөр нь бол засгийн газрын буюу 43.8% тал харагдаж байна. Эсвэргээрээ хөгжсөн орнуудад хамгийн өндөр санхүүжилтийн жин эзэлж байгаа салбар бол банк бус санхүүгийн салбар буюу 51.61% таа байгаад байгаа маа. Тэгэхээр уг ойлголтын хүрээнд яг гол энэхүү английн зөрүү бол харагдаж байгаа. За тэгэхээр засгийн газрын өр яагаад хөгжиж буй орнуудад хамгийн өндөр байгаа вэ гэдгийг болохоор асуулт болж гарч ирэхийг хүрээнд судалгааны ажлуудаас дүгнжлэхэд засгийн газрын өрийн валютын бүтээц санхүүжилтийн их усүр нь за тухайн дотоодын санхүүгийн салбарын зах зээлийн системчлэгдсэн байдал болон институцийн чадхаас бол шууд хамаардаг гэж тодорхойлж байгаа. За тэгээд үүнээс харахад хөгжиж буй орнуудын хувьд дотоодын бондын зах зээл бол төдийлөн хөгжөөгүй, системчлэгдээгүй сул байдаг. Цаашлаад инфляц ханшийн докторгүй байдал бол өндөр, хөрөнгө оруулагчдын бааз хязгаарлагдмал буюу дотоодын хөрөнгө оруулагчдад төдийлөн олон байдгүй гэх шалтгааны улмаас за дотоодын валютаар дотоодын зах зээлд бол төдийлөн санхүүжилт босгох боломжгүй байдаг. За энэ агуулгын хүрээнд олон улсын судалгааны ажлууд бол олон улсын ойлголтоор original sin гэдэг ойлголт ярьдаг. Энэхүү ойлголтыг өөрөөр хэлэхээр юу гэж ойлгож болох вэ гэх юм бол тухайн хөгжиж буй улсууд
өөрсдийн валютаар гадаадын зах зээлд бовин хугацааны санхүүжилт босгох боломжгүй. Эсвэргээр бас дотоодын зах зээл дээр ч гэсэн урт хугацааны санхүүжилт босгох боломжгүй үйл явдлыг болохоор original sin гэж тодорхойлолтоор тайлбарлаад байгаа. За хөгжсөн орнуудын дотоодын бондын зах зээл бол маш гүнзгий, системчлэгдсэн хөгжсөн байдаг. За дээрээс нь засгийн газар дотоодын валютаар дотоодын зах зээл дээр хэрэгцээтэйс санхүүжилтөд босгохын хүрээнд гадаад валютыг ашиглаж санхүүжилт босгох төдийлөн шаардлага гардаггүй байх нэ. Тэгэхээр энэ ойлголтоос олон улсын хөрөнгийн зах зээл дээр ягаад засгийн газрын эзлэх хувь ердөө 395 болж байгааг бол ойлгоход болно. За цаашлаад эндээс нэг чухал санаа бол харагдаж байгаа. Засгийн газрын өөр хэдийгээр бага харагдаж байгаа ч гэсэн энэ нь нийт өрийг бага гэсэн ойлголт бол биш. Тухайн засгийн газрын өөр дотоодын зах зээлдээ шингэсэн байгаа гэдэг ойлголтыг бол бидэнд хүргүүлээд байгаа маа. За цаашлаад банк бус санхүүгийн байгууллага ягаад хөгжсөн орнуудад дамгаалж байна гэдгийг бол ярьцгаая. Тэгэхээр судалгаанд онцлсон өөр нэг чухал зүйлүүдийн нэг бол санхүүгийн зуучлалын бүтэц байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан даатгалын компани болон тэтгэврийн сангууд олон улсын зах зээлд бие дааж бонд гаргахаар хэмжээний институцийн чадвартай болсон байдаг. За дээрэс нь хууль эрх зүйн орчны чадамж бололцоо бол өндөртэй. За кредит рейтингийн өндөр буюу зээлжих зэрэглэл бол өндөрөөр тогтдог байх нь хөрөнгө оруулагчдын итгэлцэл сайн байдаг байна. Ийм учраас банкуй санхүүгийн байгууллагын оролт боломж оролцоо нь 51.61% дээр хөгжиж буй орнуудад хөгжсөн орнуудад тогтсож байгаа юм байна. За цаашлаад хөгжиж буй орнуудын хувьд яагаад банкуй санхүүгийн зээл олголтууд төдийлөн бага байдаг те. Өөрийн санхүүжилт бага байдгийг тайлбарлах үүднээс харахад банкуй санхүүгийн салбарын баланс нь жижиг байдаг. За олон улсын рейтинг авах боломж хязгаарлагдмал цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчид засгийн газрын баталгаа болон олон улсын институцийг илүүд үздэг учраас дотоодын валютаараа төдийлөн санхүүжилт татах боломж болцоо байдгүй. За эндээс юу гэж дүгнэлж болох вэ гэх юм бол хөгжсөн орнууд нь зах зээлийн тусгал дээр илүү төвлөрсөн байдаг. За банк бус санхүүгийн байгууллагууд дээр зээл олголт өөрийн санхүүжилтүүд төвлөрч байгаа харагдж байгаа бол хөгжингүй орнуудын хувьд засгийн газар төвтэй гадаад валютаарх санхүүжилтэн дээр илүү тулгуурлаж байгааг нь харагдж байгаа маа. За дараагийн график дээр болохоор засгийн газрын бондын валютын бүтцийг нь бол харуулъя. Өөрөөр хэлэх юм бол олон улсын зах зээлд засгийн газар бонд гаргахад дотоод валютаар уу гадаад валютаар гаргаж гинүү гэдгийг ярина гэсэн үг. Тэгэхээр 2025 оны 3 дугаар улирлын байдлаар хөгжсөн орнуудын засгийн газрын бонд болохоор 69.2% харагдж байгаа. Харин хөгжиж буй орнуудын засгийн газрын бондын оролцоо дотоод валютын бонд нь 96.7%-аар гараад байгаа юм байна. За тэгэхээр хөгжиж байгаа орнууд яагаад дотоод валютаар бонд гаргаж чаддгүй гэдгийг болохоор цогцохын дуртахад мэдээж дотоод валютаар урт хугацаанд өөр гаргах чадвар нь миний өмнө ярьжсэнчлэн институцийн чадахын илэрэл болж өгдөг. Тэгээ хөгжсөн орнууд дотооддоо илүү инфляцийн хүлээлт тогтвортой, төв банкны хараат бус байдал өндөр, за валютын ханшид итгэх хүчтэй, дотоодын бондын зах зээл хөгжсөн. За эцэст нь тэтгэврийн сан даатгал зэрэг урт хугацаанд хөрөнгө оруулагчдад хандлагатай байдгийнхаа үднээс өөрсдийн валютаар гадаадын зах зээл дээр ч бонд санхүүжилт татах боломжтой байдаг байна. За өөрөөр хэлэх юм бол ер нь санхүүгийн тусгаар тогтнолын нэг хэлбэр гэж ойлгож болно. За цаашлаад хөгжиж буй орнуудын хувьд яагаад дотоодын валют биш гадаадын валютад төгжигдсэн байдаг вэ гэдгийг эндээс дурдж харуулхад нийт гадаадын валютын эзлэх тоо хэмжээ бол 96.7% яваад байгаа. За хөгжиж буй орнуудын хувьд мэдээж өөрийн валютын инфляц ханшийн савлгаа бол өндөр байдаг. За урт хугацаанд дотоод валютын бондын зах зээл маш сул. За гадаадын хөрөнгө оруулагчдын өөрсдөндөө тухайн валютын эрсдлийг хүлээн авах сонирхол төдийлөн байдгүйгээс үүдээд миний тав бүгдэд түрүүн дурдж байсанчлан original sin гэдэг ойлголт бол дахинтай энэ чинь яригдж байгаа маа. Тэгэхээр эндээс харахад үүний үр дүнд гэж хэлэхэд засгийн газрууд дотоодын валютаар дотоодын зах зээл дээрч тэр гадаадын зах зээл дээрч тэр санхүүжилт татах боломжгүй болж байгаа үүднээс санхүүжилтийн зайлшгүй эрхэнд гадаадын валютаар бол санхүүжилт татж байгаа. Эндээс нэг эрсдэл урган бий болж байгаа юу вэ гэхээр өрийн дарамт гэдэг зүйлийг валютын ханштай шууд холбосноор эдийн засгийн шокийн үед өрийн тогтвортой байдал бол маш хурдан мууддаг гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байна. За тэгээд яагаад энэ бодлогын хувьд хамгийн чухал вэ гэдгийг ер нь хэлэхэд хөгжингүй орнууд бол энэ өрийн эрсдлийг өөрсдийн дотоодын валютаа шингээснээр макро бодлогын уян хатан байдлыг хадгалдаг бол цаашлаад хөгжиж байгаа улсууд өрийн эрсдлийг валютын ханшиндаа тусгарснаар гадаад нөлөөлөлт илүү өртөмтгий болж байгаа гэж хэлж болно. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.
За тэгвэл бүгдээрээ үргэлжлүүлээд ер нь Монгол улсын нөхцөл байдал ямар байгаа гэдгийг авч үзье. За саяны өмнөх хэсэгт тайлбарсны дагуу ерөнхийдөө одоо хөгжиж байгаа орнуудын хувьд жишээ нь төгөргийн Монгол улсын хувьд хөгжиж байгаа орн гэдэг утгаараа төгөргийн хувьд бол яг төдийлөн олон улсын зах зээл дээр одоо бонд гаргах гэдэг ч юм уу санхүүжилт татах боломж төдийлөн одоо хомс байгаа. Учир нь саяны өмнө хэлсэнчлэн одоо хөгжиж байгаа орнуудын валют өөрөө бусад одоо өндөр хөгжилтэй орнуудын валюттай харьцуулахад маш өндөр эрсдлийг одоо өөртөө шингээсэн байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулагч нар бол төдийлөн одоо хөгжиж байгаа орнуудын одоо өөрийн валютаар гаргасан одоо өөрийн хэрэгсэл буюу одоо бондыг одоо сонирхол төдийлөн одоо өндөр байдаггүй гэж хэлж болж байна. За тэгвэл яг энэ жишгийн дагуу за Монгол улсын засгийн газар одоо ер нь бол одоо Монгол улсын нийт үрийг аваад үзэх юм бол дийлэнх хувийг нь бол одоо гадаад валютаар илэрхийлэгдэхүүр одоо тайлбарлаж байгааг бол хэлж болно. За тодруулах юм бол одоо хамгийн сүүлийн статистик мэдээллээр буюу 2025 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол улсын нийт үрийн хэмжээ 35.7 их найт төгрөгтөд тэнцэж байгаа. За үүний бол 34.1 их найт төгрөгийг нь гадаад үр эзэлж байгаа гэж одоо статистик мэдээлэл харуулж байгаа юм. За ерөнхийдөө одоо түүхэн хугацаанд нь Монгол улсын нийт үр ямар хуу байсан бэ гэдгийг бид нэр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар нь ерөнхийдөө харьцуулж хардаг. За одоо түүхэн хугацаанд харах юм бол сүүлийн жилүүдээс бол 2016 онд бол засгийн газрын үрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь бол 93 орчим хувьд хүрж бол одоо нэлээд одоо маш өндөр түвшинд хүрж байсан. За түүнээс хойш бол одоо түүхэн хугацаанд алгуур буурч гэсэн хандлагатай байгаа. За энэ одоо хугацааны турш харах юм бол харин 2020-д одоо 2021 он буюу одоо энэ ковидын цар тахлын үед бол одоо засгийн газрын үр баг зэрэг нэмэгдсэнтэй холбоотой бол энэ үзүүлэлт баг зэрэг өсөж исэн. За гисэн хэдиж за сүүлийн жилүүдэд бол үргэлжлэн буурах хандлага бол ажиглагдсаар ирсэн. За ерөнхийдөө одоо энэ засгийн газрын үрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа өөрөө яагаад чухал үзүүлэлт болоод бид нэр ингээд авч үзээд байгаа вэ гэхээр мэдээж бид нар одоо энэ төсвийн доктортой байдлын хууль гэсэн одоо хуулийн хүрээнд төсвийн тусгай шаардлага дотроо үрийн одоо оновчтой хамгийн дээд хэмжээг одоо зааж өгсөн байдаг. Хамгийн сүүлд мөрдөгдөж байгаа хувь хэмжээ бол засгийн газрын үрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд бол 60% хэтрэхгүй байх ёстой гэсэн одоо хуулийн одоо шаардлагыг бид нэр дагаж идэг. Харин одоо хамгийн сүүлийн байдлаар бид нар одоо 40 орчим хувийн буюу засгийн газрын үрийн хэмжээтэй байгаа нь харьцангуй одоо үрийн таазнасаа бага үзүүлэлт байгаа нь бол харьцангуй сайн үзүүлэлт гэж харж болж байна. Гэхдээ ерөнхийдөө түүхэн хугацаанд нь хараад үзэх юм бол хэдийгээр одоо энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийг анх 2011 онд одоо баталж байхдаа одоо энэ үрийн хэмжээг 60% таа гэж үзэжсэн ч гэсэн одоо хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр энэ одоо үрийн дээд хэмжээг одоо харьцангуй өндөр түвшнөөс ингээд алгуур шат дараатаагаар буулгах ингэж одоо нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ирсэн байдаг. За тэгэхээр хамгийн сүүлд буюу одоо энэ 2024 оноос хойш бол энэ 60% үрийн тааз бол хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхээр ерөнхийдөө түүхэн хугацаанд энэ засгийн газрын үрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ энэ одоо хуулийн заасан дээд хэмжээнээс төдийлөн одоо хэтрээгүй юм шиг харагдаж байгаа боловч энэ засгийн газрын одоо үрийн дээд хэмжээний тогтоосон хувь хэмжээг хуулиараа ингээд нэмэлт өөрчлөлтөөр ингээд байнга өөрчилж шинжилж ирсэн нь өөрөө одоо докторгүй байдал үргэлжлэлээр ирсэн юм а гэдэг одоо бас нэг одоо мессежийг өгөөд байна гэж хэлж болж байгаа. За гисэн хэдий ч одоо хамгийн сүүлийн байдлаар за 24 оноос хойш бол харьцангуй одоо энэ засгийн газрын үрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ дээд хэмжээнээс харьцангуй бага байгаа гэдэг нь бол мэдээж одоо засгийн газрын зүгээс өмнөх одоо бондуудын эргэн төлөлтийг харьцангуй бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж чадсан энэ амжилтаар одоо тайлбарлагдж байгаа. За ийхүү одоо үрийн одоо удирдлага харьцангуй одоо сайжирч ирсэн нь бол бас нэг талаараа одоо Монгол улсын зээлжих зэрэглэл сайжрахад бас нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл болсон гэж хэлж болно. Тодруулах юм бол 2025 оны 10-11 сард бол олон улсын зээлжигч зэрэглэл тогтоогч байгууллагууд буюу Moody's болон S&P зэрэг одоо байгууллагуудаас Монгол улсын зээлжих зэрэглэлийн түвшинг ахиулж төлийг одоо тогтвортой гэж үнэлсэн нь бол эргээд буцаад одоо нөгөө нэг одоо олон улсын хөрөнгө оруулагч нар Монгол улсын одоо бондыг гэдэг ч юм уу бусад үнэт заасыг сонирхох одоо сонирхлыг өгдөөх юм одоо чухал хүчин зүйл болсон гэж тайлбарлаж үзэж болж байгаа. За дараагийн хэсэгт нь яг Монгол улсын нийт үрийг аваад үзэх юм бол засгийн газрын үр бол нийт одоо энэ Монгол улсын үр дотроо эзлэх хувь хэмжээ нь за 20-25 орчим хувьд бол доктортой байсаар ирсэн графикаас харагдаж байгаа. За харин үүнээс нэг онцлог зүйл нь гэх юм бол 2009-2010 он буюу одоо энэ оюутлахаан
төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. За ер нь одоо энэ уул уурхайн салбар ингээд идэвхжиж эхэлсэн энэ үеэс эхлээд манай улсад орж ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн нь одоо энэ нийт гадаад үр эзлэх одоо хөв хэмжээнд нэлээд одоо жинтэй байр суурийг эзлэх болсон. Харин засгийн газрын гадаад үрийн нийт гадаад үр эзлэх хэмжээ харьцангуй тогтвортой хэвээрээ байсаар ирснийг бол харж болж байгаа. За харин өмнө хэлсэнчлэн 2020 оноос хойш ерөнхийдөө одоо энэ засгийн газрын бондуудыг дахин санхүүжүүлэх одоо үйл явц амжилттай хэрэгжснээрээ засгийн газрын гадаад үрийн нийт одоо GDP гэдэг ч юм уу дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээ алгуур буураад ирж байгаа нь бол одоо үрийн удирдлага сайжирч байгаа нэг тохиог өгсөн одоо бас нэг үзүүлэлт гэж хэлж болж байгаа юм аа. За тэгвэл энэ гадаад үрийг юу нь яагаад бид нэр ингээд одоо онцолж авч үзээд байна вэ гэхээр одоо ямар ч улс орн мэдээж одоо гадаад бусад улс орнуудаас ингээд зээлдэг гэдэг ч юм уу бонд гаргах гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар одоо санхүүжилт одоо татаж ирдэг. За хамгийн одоо чухал асуудал нь өөрөө энэ татаж оруулж ирсэн санхүүжилтээ өөрөө яг юунд зарцуулаад байгаа вэ гэдэг нь өөрөө маш чухал асуудал болдог. Хэрвээ гадаадаас орж ирсэн санхүүжилтээ бид нар урт хугацаанд үр өгөөжтэй дэд бүтцийн гэдэг ч юм уу бусад одоо энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулахад зарцуулж байвал тэр нь өөрөө одоо урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих тогтвортой өсөлтийг одоо бий болгох юм эерэг үр нөлөө үзүүлж чаддаг. Харин нөгөө талдаа хэрвээ гадаадаас орж ирсэн санхүүжилтээ бид нар төсвийн алдагдлыг санхүүжүүлэхтэй өмнөх одоо өрийн үлдэгдлийг дахин төлөх одоо эргэн төлөлт хийх одоо улам одоо өндөр хүүтэйгээр дахиж одоо зээл авах байдлаар бонд гаргах байдлаар санхүүжүүлэх гэдэг одоо энэ нэг юм өрийн циклд ороод эхлэх юм бол энэ нь өөрөө урт хугацаанд харин эдийн засгтаа сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг гэдгийг бол анхаарах шаардлагатай болдог. Тэгэхээр нэгдүгээрт бид нэр дахиад хэлэх юм бол яг бид нар яг хаанаас одоо энэ улсынхаа өрийг санхүүжүүлж байгаа вэ? Ямар их усвэртэй вэ? Оруулж ирсэн одоо их усвэрийг бид нар юунд зарцуулж одоо тогтвортой яг ингээд эргэн санхүүжилтээ хийж чадж гинүү гэдэг бол маш чухал үзүүлэлт болдог байхна. За ерөнхийдөө судалгааны ажлуудыг аваад үзэх юм бол хөгжиж байгаа орнуудын хувьд бол ерөнхийдөө гадаад үрийн хэмжээ нь экспортын хувьд 160-аас 170 орчим хувийн одоо түвшнөөс хэтрэх эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүний за 35-аас 40 орчим хувиас одоо хэтрээд эхлэх юм бол энэ одоо гадаад үр нь бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ шүү гэдэг одоо ерөнхий судалгааны үр дүнг бол олон улсын түвшинд харуулсан байдаг. За тэгвэл засгийн газрын нийт үрийн хэрэгсэл нь өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээгээр улс орнуудын хувьд бол мэдээж ялгаатай байдаг. За бид нар ингээд ерөнхийдөө ойлголтоороо харах юм бол за өвтөө байгаадах юм бол одоо муу гэдэг одоо ойлголт ерөнхий одоо ингээд нийтлэг ойлголт байгаад байдаг. Гэхдээ энэ бол яг төдийлөн бас яг зөв биш. Учир нь одоо ингээд бусад улс орнуудтай харьцуулаад харах юм бол за Монгол улсын засгийн газрын үрийн хэрэгсэл бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулах юм бол 43 орчим хувьтай байгаа 2024 оны байдлаар. За харин бидний мэдэх одоо бусад өндөр хөгжилтэй орнууд тухайлах юм бол Япон 216 хувьтай, Их Британий хувьд гэх юм бол жишээ нь 131 хувьтай гэх мэтчлээ одоо өндөр хөгжсөн орнууд ч гэсэн одоо маш өндөр хэмжээний одоо засгийн газрын өвтөө байдаг нь бол харагдаж байна. Гол нь одоо өмнө хэлсэнчлэн энэ үрийг яг бид нэр юунд зарцуулаад байгаа вэ? Өмнөх өрөө дахиж санхүүжуулаад байна уу? Эсвэл яг хэрэгтэй газар нь хөрөнгө оруулалт байдлаар ашиглаж гин үү гэдгээрээ энэ хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудын гол ялгаа харагдаж байгаа гэж хэлж болж байгаа. За тэгвэл ерөнхийдөө энэ хөгжсөн улс орнуудын энэ одоо түүхэн хугацаанд өрийн хэмжээ юу нэг хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ гэдгийг тайлбарлал. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Дотоод валютын бонд гаргах чадамж нь болохоор хөгжлийн үр дүн, гадаад валютад төвлөрсөн үр бол хөгжлийн хязгаарлалт юм а гэж бол дүгнжilж болно. За тиймээс хөгжиж буй орнуудын хувьд засгийн газрын өрийг бууруулах бодлого гэдэг нь за дотоодын валютын бондын зах зээлийг бол системчилж хөгжүүлэх нь байна. Цаашлаад институцийн итгэлцлийг нэмэгдүүлэх асуудалтай бол салшгүй холбоотой гэж хэлж болно. Дараах уг графикт болохоор сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хөгжсөн орнуудын засгийн газрын бондын валютын бүтцэд нөлөөлсөн гол системийн шокуудыг дараалалаар нь болохоор тэмдэглэсэн байгаад байгаа юм а. Тэгэхээр энд юу вэ гэхээр за нэгдүгээр 1985-аас 1994 оны үе бүхий за дэлхийд даяар инфляц буурч цаашлаад төв банкны хараат бус байдал бол бэхжсэн тодорхой үеийг хэлж байгаа. За энэ үеэс эхлээд инфляцийн хүлээлт тогтворцсноор засгийн газрууд өөрийн дотоод валютын урт хугацаат бондыг олон улсын зах зээлд бол гаргаад санхүүжилт татах боломжийг бүрдүүлж ийн гэж хэлж болно. Тэгээ энэ үеэс болохоор яг та бүхэн ажиглах юм бол дотоодын валютаарх бондын эзлэх хувь тогтвортой хэмжээнд өссөн нэмэгдсэн гэдгийг харж болно. За хоёрдугаарт 1997-аас 1998 оны үеийн за Азийн санхүүгийн хямралыг бол энд дурдаад байгаа. Тэгэхээр энэхүү хямрал нь гадаад валютаарх өр яг ямар эмзэг байдлыг
үүсгэж бий болгох юм бэ гэдгийг бол маш тод харуулсан гэж хэлж болно. За валютын ханш огцом унах үед яг өөрийн дарамт хэд дахин өсдөг гэдгийг бодит зах зээл дээр бол мэдрүүлсэн. Тухайн Таиландын баат бол унахад Азийн бүс нутагт орчимд хөрөнгө оруулагчдын ихтгэлцэл мууцсан яг энэ үеийг бол бид одоо дурсаж ярьж байна. За тэгээд үүний үр дүнд хөгжсөн орнуудын дотоод валют дарах бондын хэмжээ бол огцом тэлсэн гадаад валют дарах эрсдлийг үнэлж дүнсний үр дүнд. За цаашлаад 3 дугаарт 1999 онд анх евро олон улсын дефакто валют болж тусгагдж гарч ирсэн бөгөөд энэ үеэс эхлээд одоо Европоор одоо евроор гаргасан бондууд бол дотоодын валютаар бол нэмэгдэж байгааг та бүхэн харж байна. За тэгээд дөрөвдүгээрт 2000-аас 2002 оны хооронд буюу за одоо Аргентин улсын дефолтыг төнцөөтэй байх. За яг энэ үеийг та бүхэн анзаарах юм бол гадаад валют болон дотоод валют хоорондоо огтлцоод энэ үеэс хойш дотоод валютын хэмжээ бол эрс нэмэгдсэн байгааг харж байна. За тэгээд энэ 2000 оны үеийн Аргентины дефолтын үед яг юу тохиолдсон бэ гэх юм бол гадаад валютаарх засгийн газрын өр за яг макро шок үед ямар хурдан тогтвордгүй болдгийг харуулсан гэж хэлж болно. Үүний дараагаас болохоор 2002 оноос эхлээд дотоод валютаарх бондын гаргалт гадаад валютаарх өрөөс давж график дээр харагдаж буй бүцэгцэн шилжилт бол бодитоор эхэлсэн. За 5 дугаарт бол яг бидний сайн мэд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг бол энэ дурдж ярьж байна. Тэгэхээр санхүүгийн хямралын үед засгийн газрууд эдийн засгаа аврахын тулд буюу одоо компани банкудаа санхүүжүүлэхин тулд их санхүүжилт татах шаардлагатай болсон засгийн газрын үүднээс. За энэ санхүүжилт бараг бүхэлдээ дотоод валютаар хийгдсэн учраас яг энэ үеийг та бүхэн графикаас харах юм бол дотоод валютын санхүүжилтийн хэмжээ бол нэлээд өндөр байгаа харагдаж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Засгийн газрын үр ерөнхийдөө бид нэр өмнө хэлсэнчлэн голдуу гадаад өрөөс бүрддэг гэдгийг бол харсан. За тэгвэл нийт өрийн хувьд гадаад өрийн хувьд авч үзэх юм бол ерөнхийдөө дийлэнх нь одоо гадаад үр дотроо 5-аас дээш жилийн хугацаатай буюу урт хугацааны бондууд эзэлж байдаг. За тодруулах юм бол 2025 оны 3 дугаар улирлын байдлаар за нийт гадаад өрийн 51 орчим хувийг нь бол 5-аас дээш жилийн хугацаатай бондууд эзэлж байгаа бол за 1-ээс 5 жил төлөвлөх хугацаатай бондын хувь бол 41.7%-тай. За үлдсэн 6 орчим хувийг нь бол богино хугацаатай 1 жилээс бага хугацаанд төлөвлөдөх юм бондууд эзэлж байгаа. За ерөнхийдөө бид нэр өмнөх жилүүдэд бол гэрээгээ самурай одоо хуралдай зэрэг бондуудыг бол амжилттайгаар дахин санхүүжүүлж чадсан манай засгийн газар. Харин эх жилүүдэд одоо энэ жилээс эхлээд 2026 оны хувьд гэх юм бол номод бондын 174 орчим сая долларын иргэн төлөлт. За цаашлаад эх жилүүдээс эхлээд Century 1 2 3 гэсэн одоо бондуудын за 300-аас 500 орчим сая төгрөгийн $, бондууд дахин иргэн төлөгдөх одоо хуваарьтайгаар биднийг хүлээж байгаа. За тэгэхээр эх жилүүдэд бол бид нэр ингээд нэг талаасаа одоо томоохон дүнтэй бондуудын иргэн төлөлтийг хийгдэх энэ жилүүд байх нь байна. За нөгөө талаасаа бас мөн адил хэрвээ одоо гадаад орчны одоо тодорхой бус байдал өндөр байгаа, гадаад орчин талаасаа эрсдэлтэй нөхцөл байдал өндөр байгаа энүүд хэрвээ одоо бидний хүлээж байгаачлан экспортын орлого төдийлөн сайн байхгүй байх, одоо экспортын орлого тасрах гэдэг ч юм уу ямар нэгэн сөрөг шок бий болох тохиолдолд гадаад өрийн дарамттай эдгээр жилүүдэд нэмэлтээр төлбөрийн тэнцэл дээр маш том дарамтыг үүсгэх ийм он жилүүд бидний хүлээж байна гэдгийг бол бодлого боловсруулагч талаасаа бас маш одоо анхааралтай авч үзэх шаардлагатай болж байна. Учир нь одоо энэ төлбөрийн тэнцэл дээр дарамт нэмэгдэхийн хэрээр бид нэр одоо ямар одоо хор уршигтай байх вэ гэдгийг бол өмнөх жилүүдэд бас харж ирсэн. Төлбөрийн тэнцлээс дамжаад одоо ханш сулрах гэдэг ч юм уу түүнээсээ дагаад эдийн засгийн төвчл буурах, за мөн инфляц нэмэгдэх гэх мэт одоо маш олон макро эрсдлийг дагуулж ирдэг гэдгийг бол одоо анхаарч авч үзэх шаардлагатай. За ийм учраас бид нар иргэн төлөлтөнд хүлээгдэж байгаа эдгээр бондуудыг хэрхэн дахин санхүүжүүлэх вэ? Засгийн газрын зүгээс энэ өрийн тогтвортой удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг бол байнга одоо анхааралтай авч үзэх шаардлагатай гэж бол үзэж байгаа юм аа. Тэгэхээр уг ойлголтыг олон улсын хүрээнд ярих юм бол бүгд найрамдах Солонгос улсын одоо жишээг авч үзье. Тэгэхээр 1997-оос 98 онд Азийн хямрал тохиолсонтой холбоотойгоор бүгд найрамдах Солонгос улс ч гэсэн яг энэ зүйл тохиолдсон. 1990-ад оны донд үед Солонгос улсын эдийн засгийн идэвхжил бол сайн. За экспортод суурилсан орлоготой байсан бөгөөд засгийн газрын өр бол төдийлөн бага хэмжээнд байсан ч гэсэн яг юу энэхүү одоо уналтыг нүүрлүүлсэн байх юм бол мэдээж хувийн секторын одоо өрөөр санхүүжилтийн нөхцөл байдал гэж ойлгож байна. Тэгэхээр 1990-ад оны донд үед засгийн газрын өрөөс биш хувийн сектороос болж уналтанд хувийн сектор бүхий банк компаниуд болохоор богино хугацаатай за дийлэнхтэй Америк доллар болон одоо
йенээр гаргасан өөрийн санхүүжилтуудыг бол тухайн үед богино хугацаанд иргэн төлөлтийн зорилготойгоор бол маш олон удаа таталтуудыг хийж исэн. За энэ үед 1997 онд одоо нөгөө Таиландын баат унснаар Азийн бүс нутаг дахь хөрөнгө оруулагчдын итгэлцэл суларсан. Үүний улмаас бол дахин санхүүжилтийн одоо боломж болцоол үе талгаа хаасан гэж ойлгож байна. Ингэснээр вон суларсны улмаас тухайн гадаад өрийн бодит хэмжээ бол нэг шөнийн дотор гэхэд бол маш ихээр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэхүү гадаад өрийн нэмэгдлэн цаашлаад компани, банкуудын одоо санхүүжих үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг бол байхгүй болгож байгаа юм шиг дансан дээр харагдах нөхцөл байдал үүсгээр засгийн газар тэтгэрийг одоо батлан даах, өрийг баталгаажуулах гэх мэтчлээ одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн хүрээнд засгийн газрын үр төлбөр болоод хуурайд ирчихэж байгаа. Тэгэхээр энэ тохиолдлыг харах юм бол хэдийгээр засгийн газрын үр багч гэсэн нийт эдийн засаг дахь өрийн бүтэц буруу байх юм бол за ер нь бол өрийн дарамтанд бол дорхноо ордог гэдгийг бол бүгд найрамдах Солонгос улсын жишээгээр бол ойлгож болох нь байх нэ. Саяны хэлсэнчлэн бусад улс орнуудын гашуун туршлага дээрээс үндэслээд өрийн доктортой байдлыг хадгалах, за өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж явах нь бол маш чухал одоо он жилүүд гэдгийг дахин санах хэрэгтэй болж байна. За ингээд шинжээчийн цагийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. Хамт байсанд баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.